сайн байцгаана уу? Or I mean, би ер нь интротой баймаар байх юм. Like би ямар интро хийж эхлэх үү? Like I don't wanna say сайн байцгаана guys, hi guys, like that's so basic. Anyways, hi guys, өнөөдрийн бичлэгэндээ давтай морил нэрээр нь дараад орж ирж байгаа охтуудаа сайн байцгаана уу? Би өнөөдөр сая энэ бодлыг би 5-10 минутын дотор ингэж бодсон. Энэ бол миний та нарт өгөх зөвлөгөө or like my recommendations for you guys, okay? Энэ бол миний өдөр тутмын master бодолт. Тэгээд та нартай би хуваалцъя гэж би бодлоо. Тэгээд бас ингээд tips and tricks яагаад гэвэл би энэ бодлыг би бүр ажиллаа явж байгаа хүртлээр яарад бүр ажилласаа хоцорж байгаа хүртлээр би энэ бодлыг боддог. Anyways, yeah, so хэрвээ энэ бодлыг 5-10 минутын дотор та нар бодож сурмаар байвал энэ бичлэгийг keep on watching this video. Yeah. Энэ бичлэгийн дээрийн голоор нь би бас ингээд close your lashes сормуус наах. Энэ сормуусыг би яаж наасныгаа би бас та нарт зааж өгсөн шүү. Okay? Just disclaimer. Хамгийн эхлээд Hourglass concealer and foundation байгаа. Энэ хоёр миний хамгийн holy grail two products. Миний хэрэглэсэн өнгө болохоор энэ Buff, I think. Concealer-ийн хэрэглэсэн өнгө нь болохоор Cedar. Concealer болохоор ингээд нүднийхээ яг энэ доор хэсгээр нь ингээд гурвалжин зураад ингэж зураад би л энэ саяхан нөгөө нэг concealer төрөвсөн болохоор like энэ миний foundation амар туртай мөн болохоор ингээд ийм stick foundation ялангуяа ингээд начиг ийм oily арьстай надад бол ингээд айгүй гоё зогсон гэх юм уу. Ийм brush. So энэ болохоор Sephora-гийн 56 гэдэг brush. Foundation brush-оор ингээд зүгээр lightly tap. Өөрний будагны багсаар хэрэглэхээр арай ингээд хурдан санагдсан. Ингээд хэрвээ beauty blender-ээр хэрэглэх юм бол like ер нь бол ойлгон гэхдээ ер нь бол багш нь надад арай хурдан санагдсан. Яарч нүрээ бодож игэл ер нь бол багс айгүй хурдан. Бүх foundation ингэж уусгасныхаа дараа нь damp or dry beauty blender ингээд нэтэн байж болно, хураачих болно. Тэгээд зүгээр л дээр нь ингээд бүх ингээд саяны ингээд уусгасан foundation бүгд ингээд одоо зөвлөхнөр ингээд тогшоод тэгээд ардаас нь энэ beauty blender ингэж байгаа учраас нь болохоор ингээд юм багсны ингээд зураас үлддэг байхгүй юу? Тэрийг ингээд дарж өгч байгаа юм ер нь. За тэгээд ингээд base чинь бол зүгээр нэг иймэрхүү байна. Тэгээд миний айгу хурдан easy, миний хамгийн амархан хамар сүдэр. Миний хамгийн хурдан хамраа сүдрэлдэг арга. Fenty Beauty-гийн contour stick байдаг шүү дээ. Тэрийг би зүгээр ингэж авал мэ тэр тавлаа доон тавлаа. That's it. Тэг хэрвээ хацраа ингэж сүдэрлэмээр байвал ингэж тавьчихна. Тэгээд кремэн сүдэр тавьдаг юм бронзер байгаа шүү дээ. Хамгийн миний дажгүй гэж боддог юм cream bronzer-ыг ингэж сайн уусгаж чаддаг brush бол ийм elf-ийн нэг иймэрхүү юм brush байгаа. Энэ болохоор ингэж кремийн ийм бронзерыг ингэж уусгахад айгүй надаа таалагдсан. Одоо ингэ хараарай. Энэ болохоор ингэ арай илүү ингэ сайн фокуслж өгдөг гэх юм уу. Одоо ингэ хацраа ингэ өндөр болгомоор байгаа ч юм уу. Тэгээ бас ингэ ийм кремийн бронзерыг амар гоё уусгаж өгдөг. Надад бол тэгж санагдаж байгаа. Эхлээд ингэж уусгаж өгч байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд яг ийм сүдэр оронгууд нь багсаа ингэж харуулж агаад тэгээд ингээд тап хийчихнэ. Тэгээд тал дээр нь яг адилхан. Би энэ бодлыг дандаа машин дотор хийдэг. Энэ багс болохоор ингээд хамрны сүдрийг бас ингэж уусгаж өгөхөд амар амархан. Ингээл ингэж дараад тэгээд ингэж доош нь ингэж сайхан доош нь жоохон татаж өгөөд тэгээд ингээд нүдлийнхаа хөмсгөнийхөө ясан дээр бас жоохон ингэж төрхөж өгөөд амар хурдан байгаа сте. Ингээд айгүй хурдан хийчин тэгээд хурдан сүдрээ тавина тэгээд бас ингээд амар гоё харагддаг. Тэгэл ингээд газ уусгаж байгаа. Тэгээд энэ болохоор optional заяа. Энэ болохоор ингээд өөрөө хиймээр байвал хэрвээ чамд дахиад ингээд 5 минут ингээд за 15 минут ч юм уу 20 минут нүрэ бодох цаг байх юм бол this is optional. Би ингээд кремээ түрхсэн, одоо крем бронзероо түрхсэн, тэнгуүтээ дараа нь крем blush. 1 2 1. Энэ болохоор Rare Beauty-ийн энэ болохоор амар бас
pigmented. Дараагийн багс нь болохоор e.l.f. blush brush. Энэ болохоор ингээд нэг иймэрхүү хэлбэртэй. Эзэр өнгөлөгчид маань айгуу гоё уусгаж өгдөг. Багс миний бодлоор. Тэ ингэж уусгаж байна. Зарим хүмүүс чинь амар ингэж бодоод байдаг шүү дээ. Ер нь бол ингээд би болохоор tap and drag down. So ингээд хүрлээ доош нь татлаа. Хүрлээ доош нь татлаа. So минийх болохоор нэг иймэрхүү. Зүгээр ингээд татаж ингэж болох байх. Гэхдээ ер нь бол надад болохоор зүгээр ингэж хийсэн нь надад амар хурдан санагддаг. Би жоохон blush blindness-тай болохоор ер нь бол энэ тэнд хамаагүй хаанч хамаагүй нөрөгчдөг. Гэтэ би ингээ хитрхи ярьж байгаа үедээ бол энэ step-ыг бол хийхгүй. Одоо ингээд амар харагдаж байгаа сте. За энэ бол ингээд ер нь reality би бол ингээ би юм ярьж байгаа болохоор жоохон удаж байна. Гэтэ ингээ reality энэ step ингээ юм ярихгүй if I just lock in хийвэл энэ баг сайн 20 минут, 3 минут, 2 минут. Дараа нь миний хамгийн дуртай setting powders, settings or yeah. Энэ бол надад амар таалагдж байгаа. Girls Huda Beauty хэрэглэж байгаа охтууд мэдчих. Like if they know, right? За тэгээ setting powder-а заахын ингэж дарж өгч байгаад ингээд excess-ийн жоохон алган дээр ингэж авч үлдээд тэгээд яг нүднийхэн доороо. Тэгэхээр гойдоо тэг үлдснийг аваад энэ бодолтыг бас хийх гэж ер нь бол ингээд гарны хурдан байдал тэг нүрээ бас ингээд experienced ингээд бодож мэддэг хүмүүст хэрвээ нүрээ бодож мэддэггүй ч юм уу эсвэл жоохон анхны шатны нүрийн бодолтын охтууд байвал эхлээд нүрээ ингээд хурдан яг ингээд яаж боддог өөрийнхөө ингээд нүрийн бодолтынхаа давгарыг ингээд олцоод тэгээ дараа нь ингээд experience болчих юм бол нүрээ бодоход ер нь бол ихтэй бараг 5 минут болно. Окей. Миний хувьд хөмсгөө ингээд харнаагаар бодвол айгүй их цаг хэмнэдэм шиг санагдсан. Би ингээд brush box максаар ингээд бодох юм бол илүү их цаг хэмнэдэг, илүү их цаг авдаг юм уу? За тэгээ би ингээд хөмсгөө ингээд зүгээр доош нь харж байгаа даа харж байна. Доош харж байгаа л ингээд тэнгуүтэ яг хөмсгөнийхөө зүгээр үсээ дагаад нөгөөх нь дөө адилхан. Хөмсгөө ингээд бодсон. That's it. Бараг 30 секунд усна. Тэгээд ингээд бодсныхаа дараа нь миний хэрэглэж байгаа нь болохоор юм нэгсих. Тэгээд багстай байвал илүү амар яагаад гэвэл ингээд саяны бодсныгаа зүгээр чи ингээд уусгаад өгч байна. За энэ step болохоор дахиад optional заяа чи хитрхи яараад ингээд хурдан явах хэрэгтэй байвал дуудагдаас. Хэрвээ цаг байгаа бол ийм жижигэн concealer авч агаад иймэрхүү ийм хатгай багсаараа хөмсгөө зурж хөмсгөө гаргана. Энэ болохоор ингээд хөмсгөж арай гайгууд ингээд өргөж харагдуулна гэх юм уу? Одоо харж байна. Look at the difference. Ингээд хөмсгөө цэвэрснийхэн дараа нэг ийм жижигхэн ийм багс авч агаад тэгээд ингээд бас хөрхөө ингээд blending сайн бусдуудыг ингээд уусгаж өгч байгаа юм. Ер нь бол миний бодог өндөрлөх гэж байна. Ийм real technique blush brush-ыг та нар мэдэн дээ. I feel like бүх эмэгтэй хүмүүс мэдэх гэж байна. За ер нь бол ийм brush it's my lifesaver. Яагаад гэж энэ болохоор bronzer хэрэглэсэн ч гоё, blush-ыг хэрэглэсэн ч гоё. Тэгээ би болохоор энэ brush-ыг хоёуланд нь хэрэглэдэг. And I feel like ингээ хоёуланд нь хольж хэрэглэхээр гисэн дээр нь хоёр өнгө холилдоод ч юм уу эсвэл ингээд амар гоё өнгө гаргадаг юм I don't know. За миний дараагийн хэрэглэх болохоор Hoola bronzer. Энийг аваад тэгээд энэ blush brush зүгээр ингээл ба тапдаг гэсэн. Тэгэл дахиад бас яг ингээд адилхан tapping motion. Дараагийн миний хэрэглэх blush Tarte in the color Natural Beauty. Энэ болохоор миний бас favorite blush. Ингээд жоохон дээр ингээд хатцсан маягийн гэхдээ ингээд багсаа ингээд сайн их юм бол product нь гарна заяа. Тэгэхээр ингээд Та-даа!
Хэрвээ чи ингээд айгүй busy girl, busy baddie on a schedule, you know. Ингээд нүрэ бодохтой гэхдээ чи амар завгүй эсвэл өглөөрт босдог ч юм уу ингээд ямар ч ингээд зав байхгүй гэхдээ чи нүрэ будмаар байгаа эсвэл presentable харагдмаар байгаа штэ. Миний нэг өгөх зөвлөгөө. Lash cluster хэрэглэж эхэл. Сормоос эмхтэй хүнийг ингээд сормоос ингээд амар гой харагдуулдаг гэх юм уу. Like ингээд чи өглөө дөнгөж сэрсэн ч гэсэндээ чи сормоостай байх юм бол like girl, do you wake up like that? Just invest in some lash clusters. Lash clusters нь яадаг вэ гэхээр ингээд мэдгүй хүмүүсд нь би тайлбарлаж өгье. Lash cluster гэхээр ингээд ийм ингээд seal, bond and seal гэдэг ингээд хоёр ийм glue энэ цавуутай тэнгүүтээ bonding нүднийхэн сормоосныхон доороо төрхээд энэ сормоосуудынхаа нэг нэгээр нь individually төрснийхэн дараа нь сийлдээ тэнгүүтээ энэ сормоос чинь бараг let's be realistic like надад болохоор бараг 3-4 хоног л болдог. Би ингээд хитрхийх удаан юм lash cluster сормоосондоо байлгах дурггүй. Ингээд хэрвээ чи маргааш өглөө нь ингээд гой харагдмаар байгаа үедээ оройн нь унтахаас өмнө оройн нь do your lashes and go to sleep, okay? Save you so much time. Миний сүүлийн хэрэглээд байгаа lip liner. Charlotte Tilbury. Орол хөрөлөгч. Одоо болохоор би танаарт яаж lash cluster хийхийг би зааж өгье заяа. Миний хэрэглэх lash cluster glue болохоор Vase Beauty гээд ийм lash glue and bond and seal байгаа. Энэ болохоор надаа ер нь бол so far 2026 хэрэглэх хүртэл хэрэглэсэн lash cluster glue. Энэ надаа хамгийн дэжгүн санагдсан. Яагаад гэвэл энэ надаа бараг 3-4 хоног хамгийн сайн байсан. Тэгээд сормосоо дэр билгэн. Yeah, that's the first step. Тэнгүүтээ зөвхөн lash bond-ыгаа зөвхөн сормоосныхаа яг энэ доод хэсэгт нь л түрхэнэ. Одоо яг ингээд how do you know? Тэгж байгаа lashes болохоор нэг иймэрхүү харагдаж байна. Сормоосоо ингэж өргөж байгаад сүүлийнхэн хамгийн сүүлд нь ингээд наач. Саяны байршлуулсан сормоосныхаа яг хажууд нь ингээд төрөж. Дараачих нь ингээд. Тэгээд хамгийн сүүлийнх нь ордотолд нь ингэж тавиад. And voila. Марамагастай guys. Эхлээд жоохон ер нь бол эвгүй байна. Гэтэ ингээд хийгээ сурчих юм бол айгүй амар guys. Bonding-ийн төрч дуусныхаа дараа нь би ингээ гараараа ингэж clamp хийх дуртай. Би ингээд ийм багс ийм tweezer-ээр ингэж clamp хийх юм бол миний тэр tweezer амар ингээд sticky болдог гэх юм уу. Сормоос ер нь ямар ч бодолтыг ер нь бол ингэж амар гоё болгодог. Сормоос бол хэлж байгаа байхгүй юу ингээд хэрвээ ингээд маргааш өглөө нь чи ингэж гоё харагдах шалтгаантай гэхдээ чи унтмаар ч юм уу эсвэл өглөө босч чадахгүй эсвэл ингээд ер нь if you just trying to save some time сормоосаа оройн ингэж хийгээд унтвал өглөө нь okay би артаа тал нь NYX Professional Waterline eyeliner. Тэгээ би eyeliner ингээд жоохон ингээд ороод өгчөн. You know? Yep. Ингээд болоодаа манайхан ийл доотлохон сормоосоо бас жоохон бодоод Baddie on Rush makeup. Зэг нэрээ сормоосаа дуусныхан дараа нэрээ seal. Don't forget the seal guys. Seal нь болохоор зүгээр ингээд болоо. Энэ болохоор ингээд миний final result makeup look. Амархамаастай. Энэ бол миний хамгийн хурдан хийдэг миний хамгийн everyday makeup tutorial. Энэ бол миний өдөр болгоны бодолт нэг иймэрхүү. За тэгээд
хэрвээ энэ бодолтыг хийж үзсэн бол let me know хурдан байсан уу, удаан байсан уу, эсвэл like let me know. Энэ бол ингээд би бараг энэ бодолтыг ингээд өөрөө бараг 5 минутанд хийждэг болохоор like let me know if you try, okay? Тэгээд энэ бичлэгийг үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд октодтой би туссан гэж нэ. Би үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.